За амрыг яанаас тэр Арваа чи 10 та өчигд 550 та байсан. Монгол улсын засгийн газрын шийдвэр улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу дотоод хэргийн их сургууль 2020 оны 11 сарын 11-ний оройноос ингээд гамшигт хамгаалах нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн шийдвэрийг үндэслэн их сургуулийн захирлын тушаал гарч 2200 гаруй албаагч, сонсогч, суралцагчдыг нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд бид бүхэн цагдаагийн байгууллагын албаагчтай хамтран эргүүлийн чиглэл гаргах хяналтын постод ажиллах гэх мэтээр ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн 912 сонсогч эргүүл хамгаалтын үргийг гүйцэтгэж иргэдийнхээ эрүүл аюулгүй байдал олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулийн хэдийн албаны сургууль хан уул дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн газрын 1-2 дугаар хилцэлтэй хамтран эргүүл хяналтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Дотоод хэргийн их сургуулийн онцгой байдлын сургуулийн нийт 152 сонсогч үүрэг гүйцэтгэж байна. Манай ардчин сургуулийн нийт сонсогчд болон дотоод хэргийн их сургуулийн багш албаагчид нийлээд 404 албаагч сонсогч хариу цэрэн дэглэмийг тогтоох цагдаагийн байгууллагад нэмэгдэл хүн хүч бусцаа үзүүлэх дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаад байж байна. За шүүгэн шийдвэр үүсгэх албаны нийт 320 сонсогч суралцагч нар Баянгол дүүрэг дээр бол энэ харуул хамгаалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна. Ихэнслэгч сонсогч нарт арай эжинд үүрэг гүйцэтгэхэд Төрөсний чиглэлд болсноос тайны их ахлах шатуу. За танай Энэ хариуцсан чиглэл гарсан чиглэл цааг мэддэг. За үүрэг гүйцэтгэх хугацаанд даарч гэнэ уу та дулаацхад хамтар хамгаалахын дэглэмийг сайтар баримтлана. За хичээл дараа цагийн цагийг Хайг нь аваа та бичиг дөөрөө барьсан. За хөл өрөөний автод дэглэмтэй уустай. Армагны замаар яваа шүү. Армагны дугаар. Хоёроос 3 метрээр байгаа. одоо тэгээд сонсогч нарт арай эжинд үүрэг гүйцэтгэхэд Ихэнх орондоо дундчны чиглэлд гарснаас тайныг их ахлах шатуу. За танай хамтаа мэдээ шууд хаштаа цагийг даатаа. Ихэнх хариуцсан чиглэл гарсан чиглэл цааг мэддэг. Үүрэг гүйцэтгэх хугацаанд даарч гэнэ үү та дулаацах газар олдож гэнэ үү? За иргэдтэй харьцахтаа хамтар хамгаалахын дэглэмийг сайтар баримтлана. Сарын 11-ээс Цэнгэлтэй дүүргийн 2 дугаар хилцэл дээр үүрэг гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар 37 дугаар сургууль дээр шинжилгээ авч байгаа бүсдээр үүрэг гүйцэтгэж байна. Дотоод хэргийн сургуулийн цагдаагийн сургуулийн 310 дугаар дамжааны сонсогчд байна. Та бүхний амрыг ирээ. Намайг Бямцогтын Ануура гэдэг. Үүрэг гүйцэтгэх чиглэл маань хоёр талтай эмнэлэгтэй хажуудаа том хотлооны төвтэй болохоор хүн хөдөлгөөн айгүй их. За манай чиглэл болохоор Цэнгэлтэй дүүрэг тариалагддаг 10 дугаар орон төвч шавхар гэж зах дээр сонсогч батрын битээр үүрэг гүйцэтгэж байгаа. Ард иргэд одоо бидний ерөөдөө үнэхээр сайн ойлгож байгаа. Миний хүмүүс яарч ин даарч ин үгээд цай хоол игээд ирж байгаа юм ч гэсэн бодож байгаа. Зарим нь болохоор зарим нь одоо бид нарыг одоо нэг тоохгүй хажуугаар өнгөрөөд хэлж байгаа ч гэсэн тоохгүй хажуугаар өнгөрөө явж байгаа хүмүүс байна. За энэ цар тахлын хувьд бол ерөнхийдөө одоо 100 жил юм уу 1000 жил тохиолддог бас ийм хүнд нөхцөл байдал байгаа. Бид бүхний хувьд бол одоо эх орондоо тангараг өргөсөн. Тэгээд залуу насаа бас өргөсөн тангарагтаа үнэнчээр үүрэг гүйцэтгэж явж байхад бол бахархмаар сайхан талууд байдаг. Мөн бас шантармаач зүйлүүд байгаа. Жишээлбэл одоо сонсогчдыг одоо ард иргэд маань үл хүндэтгэх ч юм уу, бусад тохиолдолд өглөө их дээрээ даарах ч юм уу, тий. Эмэгтэй сонсогчдын хувьд бол бас хайрцангуй хүнд байдаг. Бусад хүмүүс ингээ бидний үндэ эрэхтэй л гэж боддог. Одоо надад жишээлбэл нэг охин ирснээр хүү яхаа гэдэг тэгж бодож жишээ нь эмэгтэй хүн хизээч ингэж эргүүл хийж болохгүй эсвэл ингээд одоо энэ тэнд хамгаалалт гарч болохгүй гэсэн ойлголттой байсан. Тэгээд хүмүүс одоо ингээд бид эдийг хаад их одоо эмэгтэй хүндээ үнэхээр хүч чадалтай, үнэхээр зэрэгтэй байдаг байна гэдгийг одоо ойлгож байгаа хаа. Иргэд маань бас хариуцлагатай болсон байна. За гудамж талбайд ингээ явхад бас маскгүй хүмүүс харагдахгүй байна. За мэдээж автобусны буудлын дээр үүрэг гүйцэтгэж байхад иргэд маань автобусаа хүлээх зураа бас нэг нэгнээсээ зай бариад бас үүргээ ухамсарлаад бас
хариуцлагатай болсон байна. Маскгүй иргэн байхгүй манай иргэд маань бас ухамсартай сайн тавьсан шаардлагыг зөв хүлээж авч байгаа. Тавьсан шаардлагыг эргээд бүгдээрээ биелүүлээд тусал дэмжиж байгаа болохоор нэг тийм хүндрэл бэрхшээл байдаггүй. Одоо бид нар ингээд гадар явж байгаад захаар явж байхдаа хүн амтнд ингээд шаалгах болохоор манай ард иргэд амар сайн хүлээж авдаг. Бидний үгэнд айгүй сайн ордог. За гадар явж байгаа хүмүүс ерөнхийдөө масктай. Эрүүлэх хэмжээний маш сайн барилдаж ажиллаж байгаа. Дэлхийн 228 оронд одоо COVID-19 гэдэг цаг талбараар бүх хүчээрээ хамтдаа дэлхийд энэ өвчтөд тэмцэж байгаа. Энэ цаг үед бид нэг сэтгэлтэй, нэг зүрхтэй байж ич одоо халдвар хамгаалалаа маш сайн дэглэмээ барьж ич энэ бүх зүйлийг даван дийлж гарна. Тэгээд амар тайван амьдралын төлөө хамтдаа. Сургуульд ороод одоо энэ үүрэг гүйцэтгэж ингэж эргүүлд гарна гэж ер нь огт төсөөлөөгүй. Ерөнхийдөө ийм хөд нөхцөлд ажиллана гэж огт бодоогүй. Гэхдээ тангараг өгсөн сонсогчийн хувьд ингэж үүрэг гүйцэтгэж олон нийтийн төлөө зүтгэж байгаадаа маш их одоо баяртай байна. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа нийт сонсогчдынхаа өмнөөс одоо үнэхээр бахархаж байна гэдгээ тэр энэхүү ташимд хэлье. Цагдаагийн байгууллагын албаагчтай үүрэг гүйцэтгэж хугацаанд тэдний албаны онцлогийг судлах, тэд ажил дээрээ ямар шүү байдгүй тэгээд эднэртэй ингээд сэтгэл санаагаа хуваалцах ийм маш том боломж олдоод гэдэг үүрэг гүйцэтгэж байна. Хэдий хүнд хэцүү цаг байгаа ч гэсэн бидний тусгаалсан чиг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, гар нийлэмжтэй ажиллагаа энэ дээр бол маш сайн харагдаж байгаа гэдэг би итгэлтэй байна. Бидэнтэй хамт скватер дүүргийн 2 дугаар хилцээ офицерууд бидэнтэй хамт цуг эргүүл хийдэг байгаа. Өдөр болгон тэр ах эгч нартайгаа ингээм хамт ингээд ард иргэдтэйгээ харьцаад явж байгаа. Тэр болгоно ингээд манай офицер ах эгч нар маань биднэрт маш их зүйлийг зааж, тусалж, дэмжиж өгдөг байгаа. Энэ бол биднээс шууд амьдрал дээр ингээд практик дээр ажил дээр ингээд гарч байгаа юм шиг шууд практик дээр ингээд хичээл ингээд үзээ явж байгаатай энэ бол ялгаагүй. Ийм зүйл дээр ингээд биднэрт ингээд бас маш их тусалж байгаа. Офицер ах эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Нийт гарч байгаа сонсогч нар болон аль багш нартайгаа мөр зэрэгцээ ажиллаад ямар бэрхшээлүүд ямар нөхцөл байдалд ажиллаж байгаа юм яаж уялдуулж энэ сар тахлыг арилгахын зогсоохын гэдэг тал дээр ажиллаж байгаад айгүй баяртай байна. Одоо миний сонгосон чиглэлээс бол тис өөр байгаа. Одоо энэ надад одоо ямар санагдж байгаа гэхээр одоо ингээд одоо онцгой байдлын сургууль гэхээр хүмүүс ингээд гал мал гэж нэг тиймэрхүү юм одоо би ч гэсэн дотроо тэгж бодож ирсэн. Тэгээд одоо ингээд энэ сургуульд ороод ингээд эргүүлээ өгөөсгөр ингээд хүмүүстэй айгүй их харьцаад одоо цагдаагийн мэржлийн одоо яг энүүхэндээ гэж ойлгож одоо нэг тун жоохон ойлголт авч байгаа. За бидний хувьд бол анхудаа энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Энэ утгаараа цагдаагийн байгууллагын өдөр тутмын болоод хийл гүйцэтгэх үйл ажиллагааны талаар харилцсан, ойлголцсон, ойлгож мэдэрсэн ийм ач холбогдолтой арга хэмжээ олж байна. Хүү онцгой цаг хугацаанд үүрэг гүйцэтгэж маш олон зүйлийг суралцж байгаа нь ирээдүйд одоо эдгээр алба багш нар маань төрийн тусгай шиг үүрэг байгууллагуудын голсон өвчин удирдлага одоо манлайлагч нар болж ажиллах энэ цаг үедээ эдгээр байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа улам сайжирч онцлог чиг үүргийг илүү сайн одоо мэдэж энийн цаашдын үйл ажиллагааны ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна. За манай сургуулийн бие үргэлтгүүний хувьд бол энэ бүх нийтийн бэлэн байдалд ажиллаж байгаа анхны юм тохиолдол сургуулийн манай онцлог нь бол одоо тодорхой хязгаарлалтууд орчинд за нийгмээс тусгаарлагдсан ялагдагч шүүгдэгч ялтны дунд бол харуул хамгаалтын үүрэг гүйцэтгэдэг бол манай бие үргэлт энэ удаа бол одоо энэ бүх нийтийн бэлэн байдлын үед энэ улс орны хэмжээнд энэ харуул хамгаалалт энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байгаа онцлог болж байна. За энэ бол бид бүгдэд бол бас цаашдын одоо яг энэ онцгой нөхцөл байдлын үед ажиллах бас нэлээд хариун туршлага болж байна л гэж бодож байгаа. Өглөө өдрөлөө гадаа олон цагаар үүрэг гүйцэтгэж байгаа учраас даарж байгаа хэдийд гисэн боловч манай дотоод хэрэг их сургуулийн зүгээс бидний эрүүл мэндийн аюулгүй байдалд онцгой анхаарч байгаа. Нар буугаад оройд зэндүү болохоор нэг хөлнөөсөө жоохон даарад идэг. Шинэ хэлний зогсоолоор доороос дарах зэндэх. Тиймэрхүү одоо ерөөд одоо цаг уурын байдал тохиолдох жоохон дулаан хуслах талаар шаардлага одоо хүндрэлтэй байна. Гарч байгаа, хурж байгаа. Тийм гарч байгаа. Тэрийг бид нэр одоо тэрэнд одоо шандралгүй үүргээ гүйцэтгэж байгаа. За энэ үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаанд дэмжлэг болгож төр засаг, цагдаагийн ерөнхий газар, дотоод хэргийн сургуулиас сонсогч, суралцагч, албан хаагчдын маань хэвийн ажил хөдлөлийг бүрдүүлэх зорилгоор
дулаан хувцас, оймс, өвдгөвч, чихэвч, маск, гар ариутгагч гэх мэт энэ шаардлагатай зүйлсээр хангаж үүргийг зохисоор сайн гүйцэтгүүлж байна. Өглөөр одоо хөтөн байгаа учраас сонсох алах багш нар бол яг энэ даарч байна. Энэ даарсантай холбоотойгоор бас би эрүүл мэнд бас хуучин өвчин сэдрэх ийм тохиолдол бас нэрсээр гарч бид нар цаг тухайд нь эмнэлэгт үзүүлэх, эмнэлгийн тусламж авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Дотоод хэргийн сургууль маань хэдий ч нэ дөрөв тувцыг өвлийн өдрөл, хавар намрын өдрөлтөнд өгч байгаа боловч олон цагаар үүрэг гүйцэтгэх хугацаанд энэхүү өвлийн хувцас маань бас чанарын шаардлага хангахгүй байна. Орчин үед бол стандартад нийцсэн хүний бие дэвтэйхэн дулаан ийм хувцастай байх нь бол зайлшгүй шаардлагатай гэдгийг бид бүхэн энэ олон хоногийн хугацаанд бол сонсох сурвалжлагаас мэдэж авлаа. Тийм учраас хойшид бид бүхэн бас сонсох сурвалжлагынхаа энэ дөрөв хувцсанд одоо анхаарал тавьж одоо шинэ загварын орчин үеийн шийдэлд нийцсэн ийм хувцас хэрэглүүдээр хангаж өгөх нь зүйтэй байна гэдгийг бас бид бүхэн ярилцж байна. Манай дээр дамжаагаар бас суралцахаар 3 сарын хугацаатай ирсэн ч гэдэм үү суралцсан хөдөө орон нутгийн хүүхдүүд олон бий. За эднэрийг одоо хувцаар хангах асуудлыг хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатар үүрэг өгсөний дагуу агентлаг байгууллагуудын дарга нар өөрөлдвөл цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өн түнчлэн асуудал тавьж ярьж тохирж ойлголцсон. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Харин баян генерал энэ бол хүүхдүүдийг бүрэн гүйцэтгэх өвлийн хугацаар хувцлах хангах асуудлыг шийдвэрсний үр дүнд өнөөдөр хүүхдүүд маань үүрэг гүйцэтгэхдээ даахгүй дулаан готлох хувцастай ийм болсон явдал хүүхдүүдийнхээ өмнөөс талархаж энэ одоо шуурхай арга хэмжээ авч гисэнд нь баярлж байна. Ан жавуудаа найзуудаа бүгдэнд нь дулаан хувцас өмсч доороос одоо хараа тархлагаа сайн дэмжээрээ халуун юм сааж хараа гэж хэлээ да. Яг одоо энэ цаг мөчид үүрэг гүйцэтгэж байгаа бүх сонсогчдоо амжилт хүсье. Тэгээд цаашдынхны ажилд бас амжилт хүсье. Өнөөдөр үүрэг гүйцэтгэж байгаа сонсогч суралцагч нартай бол маш их баярлж байна. Дөнгөж цагдаагийнхаа сургуульд ороод нэгдүгээр дамжаач гэсэн одоо ингээд цар тахлын үед улс их орондоо өөрсдөө хувь нэмрийг оруулаад явж байгаа нь бол бидний хувьд бол маш нэр төрийн хэрэг. За иргэд та онцгой шаардлага бол улсын онцгой комисс нийслэлийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу гэрээсээ буугаараарай. Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, хөдөө орон нутагт зорчихгүй амны хаалтад тогтмол зүүж байхыг уриалж байна. Гэрээсээ бити гараарай, ухамсартай байгаарай. Тэгээд дархлаагаа сайн дэмжээрэй. Инх тайван амьдралын төлөө хамтдаа. 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 Инх тайван амьдралын